Хөршлөшчээ. Еврей 6-гийн 1-3. Тиймээс Христийн тухай анхдагч ойлголтыг орхиж төлөвшөлт рүү тэмүүлцгээе. Ингэхдээ өгсөн үйлсээс гэмшлийн болон Бурханд итгэлийн баптизмууд болоод гараад явах тухай Христэс амьдуулах болон мөнх шийтгэлийн тухай сургаалуудын суулийг дахин тавихгүй байя. Тэр Бурхан зөвшөөрөл бид үүнийг хийнэ. Энэ одоо бидний 6 удаагийн номлолын төхөөр ишлэл болж байгаа. Яг л энэ дотор байгаа 6 зүйлийг бид нэр ярилцчих учраас түрүүчийн бүтэн суулт эхнийхэн ярьсан өгсөн үйлсээс гэмших тухай ярьсан. Өнөөдөр бид нар Бурханд итгэх итгэлийн тухай ярина. За Христийн тухай анхдагч ойлголтууд нь энэ дундаас бидний харж байгаа зүйл нь өгсөн үйлсээс гэмших, Бурханд итгэх, баптизмууд гараар тавих тухай хөлтөөс амьдуулах мөнх шийтгэлгээд ийм 6 жагсаалт бид нар гаргаж ирсэн байна. За эзнээс үггүй болчихжээ. Тиймээс бид нар үгээ харьлаач гэж гуйж байна. Та өөрийнхөө логос үгийг рема үг болгож хүн болгоод илчлэлтүүдийг өгөөж гэж гуйж залбирч байна. Бид нар үнэхээр таны үг дотор алхаж итгэлээ босгож сурахад та биднэрт туслаач гэж гуйж залбирч байна. Зэн танд талархыг үнэхээр их талархав. Иесус Христийн нэрээр гуйж залбирлаа. Амен. За түрүүчийн номлолоор бид нар өхмөл үлсээс гэмших тухай ярьсан. Гэхдээ өхмөл үлсээс гэмших нь бол бидний итгэлийн эхний цэг болох хэрэгтэй. Итгэл эхлэх цэг болох хэрэгтэй. Бид нар буруу юмд итгэж байснаа гэмшсэн тийм ээ. Бурхныг мэдэхгүй байсантай гэмшсэн, өхмөл зүйлс үлдчихсэнтэй гэмшсэн, өхмөл шүтээнүүдэд итгэж байсантай гэмшсэн ийм олон гэмшлүүдийг хийж иж Бурхны өмнө бид нар ирж байгаа. Тэгээд ямар итгэл эндээс эхлэх вөхөр Бурхан байгаа. Бурхан байхгүй гэж болж байгаа маш олон хүмүүс гэж. Бид нар энэ Бурханд хэрэгтэй Бурхан гэж байгаа. Тэр Бурхан биднийг бүтээсэн. Тэр бүтээгч Бурхан. Бид нар бүтээл. Тэгсэн мөртөө бид нар бүтээл мөртлөө бүтээгч Бурханыхаа өмнө буруу зүйл хийсэн байна тийм. Одоо хүүхэд аавхаа өдөөс цор хийдэг шиг тийм юмнууд хийгээд ирсэн юм байна гэдэг бид ойлгоод гэмшсэн байгаа. Энэ гэмшилтээр яг итгэл хэлж байгаа. Энээс өмнө бидний өхмөл үлсэл бид нарыг сайн хүн байж чадахгүй, сайн хүү охин байж чадахгүй, сайн дүү байж чадахгүй, сайн ах байж чадахгүй, сайн эхнэр нөхөр байж чадахгүй гэдэг бүгдийг харуулсан байхгүй. Бид нар өөрсдөө хүчээр хийгээд юу ч хийж чадахгүй байж байгаа. Тэгээ Бурхан дээр цөхрөөд ирж байгаа байхгүй. Яг цөхрөн унах үед цор ганц тайвшруулж Бурхан яг тэрэн дээр ирж байгаа байхгүй тийм. Сая бид нар дуунд бас. Тэгээ буруу зүйл хийсэнтэй гимшээд ингээд ирж байгаа. Өөрөө би яг юу ч хийж чадахгүй юм байна. Хэн нэгэн аврагч надад хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод бид нар ирж байгаа. Тэгэхээр тэр аврагчийн Бурхан биднэрт явуулсан юм байна. Тэр нь Бурханы хүү Иесус Христ юм байна. Тэрийг би хүлээж авах хэрэгтэй байна гэж ойлгодог. Ингээд Иесусыг хүлээж авангууд Иесусыг яаж хүлээж авах вэ? Хин нэгэн бид нар сайн мэдээгээр ярьсан байгаа. Эсвэл зарим нэг хүн Библи уншаад ойлгосон хүмүүс бас байдаг. Тэр үед бид нар яг Христ итгэгч болдог. Иесусд итгэхэд бид нар Христэд итгэгч болж байгаа. Тэгээд бид нарыг Christians тийм ээ Христэд итгэгч гэж нэрлэж байгаа. Тэр итгэл биднэрт хаанаас ирсэн бэхээр Ром 10:17. Тиймээс итгэл нь сонсох нь Христийн үгээр хэлдэг гэж хэлсэн байна. Тийм ээ. Тэр сайн мэдээ ярихад дандаа Христийн үгийг хэлдэг. Христ өөрөө бас үг тийм ээ. Иохан 1:1 байгаа. Тэр үгийг сонссон учраас биднэрт дотор Христэд итгэл төрөл бид нар хүлээж авсан байна. Тэгэхээр итгэл үгээр ирж байгаа. Аврагт үйл явцуд бол маш энгийн, амархан. Ром 19-16-гийн үйл явцыг харуулсан байдаг. Хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхэхстээс амьдуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагт болно. Хүн зүрхэндээ итгэн зөвхт байдал турч
амаараа хүлээн зөвшөөрөн аврал хүрнэ. Тэгэхээр Есүсийг хүлээж авахд яах вэ хэмээн? Амаа л ашиглах юм. Тэ амаараа бид нар Есүс бол миний аврагч эзэн юм аа гэж амаараа заавал хэлнэ. Яг амаараа хэлэх ёстой юм. Зүрхний бэлтгэлээр амарч зүрх түснийг харуулж байгаа. Нөгөө талд энэ агаарын хүчин дотор ч ямар сүнс байдгийг. Муу сүнсний эсрэг бид нар хэний хосноо хэлж байгаа байхгүй тунхаглаж байгаа. Тийм ээ? Есүс бол аврагч миний эзэн чи биш гэдгийг хэлж өгч байгаа байхгүй юу? Тийм учраас заавал бид нар амаараа тунхагладаг. Тэгээ зүрхэн дотроо бид нар яах вэ? Бурхан Есүс Христийг амьлуулсан шигээ намайг бас амьлуулна. Надад мөнхийн аймаг өгнө гэж итгэдэг. Тийм ээ? Яг Есүсийн амьлалтанд бид нар итгэдэг. Энэ зүрхэн дотор авч байгаа бидний итгэл. Тэгээ зүрхэн дотор ирсэн тэр итгэлээр яадаг. Бид нар Есүсийн дотор зөвхт болгогдчихдаг байхгүй юу? Бид нар Христ итгэж болонгууд Бурхан биднийг өөрийнхөө хүү охин гэж хардаг. Өөрийнхөө зөвхт хүү охин гэж хардаг байгаа тийм ээ? Тэгэхээр бид нар зөвтгөгдсөн. Зөв болцсон гэж хэлээгүй зөвтгөгдсөн гэж байна. Зөв байдалд хүрсэн гэж хэлж байгаа байхгүй юу? Иесуст хүрсэн. Иесусийн дотор л байвал бид нар зөв байна. Иесусийн гадна бол бид нар буруу байна, тийм ээ? Нүгэл хийсэн үед бол бид нар бол зөв биш шүү дээ. Тэгэхээр нүгэл хийгээгүй Иесусийн дотор байгаа үедээ бид нар зөвхт байна. Тэгээд амаараа хүлээн зөвшөөрч аврал төрнө гэдэг чинь баталж хэлээд байна. Тэгэхээр бүгдээрээ ингэж Иесусийг хүлээж авсан байхаа гэж найдаж байна. Тэгэд ингэж энэ итгэл ирсэн учраас бидний зүрхэн дотор ирээд бид нар тэр итгэлээ амаараа хийсэн учраас Бурхан биднэрт тэр авралыг тэр дээрээс сойрхож өгч байгаа байхгүй юу? Аврал дээрээс ирж байгаа. Сойрхол гэдэг бол дээрээс ирэхийг хэлж байгаа тийм ээ? Төрийн шагналыг сойрхол гэж ярьдаг. Яг тэр дээрээс ирсэн юмыг сойрхол гэж хэлдэг. Тэгэхээр аврал бол биднэрт өгсөн Бурханы бэлэг, зөвхт байдлаас Бурханы бэлэг, Иесус Бурханы бэлэг бүгд дандаа дээрээс сүнслэг бүх зүйл дандаа дээрээс ирдэг байж байгаа. За тэгээд зөвхт байдалд хүрнэ гэдэг чинь юу гэж юм бэ? Итгэл бидний хувьд зөвхт байдлыг эхлүүлж байгаа. Бид нар тийм ээ итгэжсэн одоо итгэл биднэрт зөвхт байдлыг эхлүүлж өгч байгаа. Эфес 2:8-9 Учир нь нэгүслэр та нар итгэлээрээ аврагдсан юм аа. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр бишээж. Тиймээс хинч өөрөөрөө сайрахгүй болно гэж хэлж байна. Тэгэхээр бид нар яаж аврагдсан гэж байна? Нэгүслэр бас итгэлээр гэж хэлж байна. Англи дээр энийг бүр тодруулж хэлсэн байгаа. By grace through faith. Нэгүслэр итгэлээрээ дамжуулж нэгүслэр аврагдсан гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар итгэсэн учраас бидний тэр итгэлээр дамжуулаад Бурхан нэгүслээ өгсөн байхгүй юу? Тэгэхээр бид нарыг аварсан хүн нь бол Бурхан өөрийнхөө нэгүслийг өгч авч байгаа. Хичнээн итгэсэн ч нэгүсэл орж ирэхгүй бид нар аврагдахгүй. Тэгэхээр нэгүсэл итгэл хоёр хамтран ажиллаж байна. Өөрөөр бид нарыг аврагдахгүй гэдэг Бурхан зулгааж байгаад аварсан биш. Бид нар аврагдъя гэж зөвшөөрсөн учраас итгэсэн учраас Бурхан нэгүслээ өгч аварсан байгаа байхгүй юу? Энэ бол free will, чөлөөт сонголт, бидний чөлөөт сонголт байна. Тэгээд энэ аврал нь та нараас биш Бурханы бэлэг гэж энэ бол яг хэлсэн байна тийм ээ? Үйлсээр биш. Та нарын үйлсээр биш ээ. Харин та нарын итгэлээр гэж хэлж байгаа. Үйлсээр та нар ерөөсөө аврагдаг. Тиймээс хинч өөрөөрөө сайрахгүй. Би ийм юм хийгээд итгэж болсон гэж бид нар ярих юм юу ч байхгүй. Ганцхан бид нар итгэснээр Бурхан нэгүслээ өгч намайг аварсан гэж бид нар ярина. Тийм учраас энэ итгэл бол авралын итгэл. Авралын тэр гимшсэн цэгээс итгэж бидний зүрхэн дундуур явж байгаа олон процесс дундуур явж байгаа ирж байгаа тэр итгэл. Тэгээд ингэж аврагдсанараа бид нар мөнх амьтаа болцсон гэсэн ийм итгэл бид нар дотор сууж байгаа. Ингээд бид нар Христ итгэж болж байгаа. Харахад нэг удаагийн үйлдэл мэт боловч дунд нь маш их олон процессууд болсон байгаа. Үйл явц ундран гарсан байж байгаа. Иохан 3:16 бидний хамгийн сайн мэддэг шүү тийм ээ. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэвч хэн ч мөх
За ертөнцийг үнэхээр хайрлсан гэдэг бол ертөнцийг гэдэг бол бүх хүнийг хайрлсан. Бурхан бүх хүнийг аврах зорилготой. Бүх хүний төлөө, хүн нэг бүрийн төлөө, тийм миний төлөө, та нарын төлөө, чиний төлөө, бидний ах дүүсийн төлөө, улс үндэстнүүдийн төлөө, бүх хүний төлөө Иесус ирсэн гэдгийг бид нар ойлгох ёстой. Тэгээд Иесуст итгэх юм бол хинч мөхгүй. Итгэх чинь ч мөхгүй. Одоо цаг дээр орж гарч байгаа тийм ээ. Харин мөнх амьтаа болно гэж хэлж байна. Тэгэхээр бид нар Иесуст итгэсэн хэвээр байх юм бол тэр мөнх амьт хэвээрэл байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бурханд итгэл бол гурван янз гэж хэлэхгүй. Цагийн гурван төлөвдөр байна. Эхлээд бид нар авралын итгэлийг ял. Авралын итгэл бол өнгөрсөн цаг дээр биднэрт болсон зүйл. Бид нар аврагдчихсан тийм ээ. Одоо бид нар энэ мөнх амьтаа гэдэг итгэлээрээ алхна. Энэ бол бидний өдөр тутмын итгэл. Өдөр тутам бид нар итгэлийн алхмаар алхна. Итгэлийн алхаа гэж хэлдэг. Яг бол итгэлийг бидний дотор алхмаар батжуулж явах хэрэгтэй болдог байгаа. Үсэрдэг биш. Энэ дотор үсэрдэггүй. Аврал бол үсэрж ирж болно, гинт ирж болно тийм ээ. Итгэлийн алхам бол дандаа алхмаар step by step явдаг байгаа. Тэгээд ирээдүйн цаг дээр найдварт хүрэх итгэл гэдэг. Ирээдүйд би Бурхны хаанчлалд очино. Иесустай хамт би тэнд байна. Бурхантай хамт тэнд байна гэсэн энэ найдвар бол бидний итгэлийн ирээдүйн цаг байгаа. Бид нар сая итгэлийн тунхаг уншихад итгэлийн тунхаг дээр бидний итгэлийн 3 цаг гурлаа харагдаж байгаа тийм ээ. Бид нар газар тэнгэрийг бүтээгч ертөнцийн эзэн эцэгт итгэдэг. Тэрээр аврагдсан Иесусийн төрөлт, амьдрал, үхэл, амьлалтанд итгэдэг гэдгийг бид нар тунхагласан тийм ээ. Бидний авралын итгэлийн тухай. Тэгээд бид нар ариун сүнсэнд итгэдэг, ариун нэгмэлт цуглаан, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмт үзэл, хуучлал, мөнхийн амьд итгэдэг. Одоо цаг бидний одоогийн итгэл. Тэгээд бид нар Иесус дахин ирэхэд итгэдэг. Тийм ээ? Мөнхийн амьдралд итгэдэг. Энэ ирээдүйд бидний итгэл хаана аваачихыг хэлж байгаа. Бидний бүтэн сая өдөр уншиж байгаа итгэлийн тунхаг дээр бид нар итгэлийнхаа бурханд итгэхийнхаа 3 цагийг тунхаглаад байгаагаа бид нар ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр итгэл гэдэг бол итгэл гэчээр хүмүүс яг нэг талын үйлдэл шиг харж би итгэж байна, тийм тэр итгэж байна гэсэн юм үйлдэл гэж хардаг. Гэтэл энэ ямар итгэл вэ гэхээр Монгол дээр бол итгэл найдвар гэж холбоос үгээр илүү ойлгож байгаа. Зүгээр нэг итгэл ойлгочихж байгаа шүү. Итгэл тэр нь болох үгүй гэж мэддэхгүйгээр орчиж байгаа зүйл. Харин бүр болно гэдэгт итгэж байгаа тийм ээ. Итгэл найдвар байгаа байхгүй юу? Англиар бол итгэл нь faith, найдвар нь бол trust болж байгаа тийм ээ. Тэгэхээр итгэсэн зүйлдээ, итгэсэн хүндээ, итгэсэн бурхандаа найдвараа тавихыг бид нар trust гэж хэлдэг байгаа тийм ээ. Тэгэхээр бидний энэ итгэл гэдэг бол ямар ч цаг үед, ямар ч нөхцөл байдалд бурханд бүрэн итгэх, бүх найдвараа тавихыг хэлж байгаа. Ийм итгэл байна. Өөр юунд ч итгэхгүй гэсэн тийм ээ. Хүмүүс харахад энэ гинэн итгэл шиг тийм ээ. Итгэж биш хүмүүс харахад амар гинэн харагдаг. Энэ харагдахгүй бурхан итгэж идэх гэнэ гинэн харагдаг. Яг үнэн чанартай бол цаана ямар сүнслэг хүч чадал байгааг бид нар бол ойлгодог байгаа. За итгэлийн тодорхойлт Еврей номын 11:1-д байгаа. Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн гэж хэлж байна. Тэгэхээр бидний найдвар бол Тэнгэрт байгаа шүү. Бурханд байгаа тийм ээ. Тэр нь харагдахгүй. Гэхдээ бид нар найдаж байгаа гэдгээ яадаг? Итгэлээрээ харуулдаг байхгүй. Тэр итгэлийн алхмад хийж байгаагаар харуулдаг гэж. Тэгээ харагдахгүй бурхан тийм ээ. Харагдахгүй зүйлс, ариун сүнс харагдахгүй, нүдэнд харагдахгүй. Тэгээ бид нарт мэдрэгддэг тийм ээ. Ариун сүнс надад байгаа гэдгийг хүмүүс, итгэж хүмүүс хараад ойлгодог шүү. Энэ яг өнөөдөр сүнсээр дүүрчжээ гэж тийм ээ. Энэ хүн өнөөдөр сүнсээр цангаж байна гэдэг. Энэ бол бидний итгэлийн баталгаа байхгүй юу?
Итгэлийн тодорхойлт бол итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит адил харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. Харин найдвар гэж юу юм бэ гэхээр бид нар заримдаа санал харагдахаар хөл өвдөж зүгээр л очиж суучдаг. Тэр саналыг шалгадагчгүй шүү дээ. 3 үлтэй мө 4 үлтэй мө мэдэхгүй, жайчхан жааж мө мэдэхгүй очиж суучдаг. Яг тэрнтэй адилхан бурханд итгэх хэрэгтэй байхгүй юу? Бүх юм дээр бурханд найдвараа тавьж сурах хэрэгтэй. Тэгэхээр итгэл нь тэр сүнслэг орчинд байгаа, тэр тэнгэрт байгаа тэр сүнслэг зүйлүүдийг газар дээр бодиттой болгож харагдуулдаг зүйл гэсэн. Тэгэхээр юу харагдуулж болох вэ гэхээр бидний авралыг харагдуулж байна, тийм ээ? Хүмүүс хараад энэ бол яг Христ итгэгч юм байна л гэж хардаг болж байгаа, тийм ээ? Христ итгэгч хүмүүс хамгийн түрүүнд царайгаараа танигддаг. Байнга инээмсэглэж явдаг. Царай нь маш зөөлөн болсон байдаг. Тэгж ярьдаг, тийм ээ? Зөв байдлаараа танигддаг. Дандаа зөв зүйлс, зөв сонголтуудыг хийдэг, тийм ээ? Дандаа Христтэй ярьж. Христэс нь юу хийх байсан болоо гэж бодож сонголтоо хийдэг. За 3 дугаарт нь дуудлага, дандаа сүнслэг дуудлагуудтай байна. Сүнслэг дуудлагууд ойлгоцсон. Тэрэндээ өөр зогсолтгүй өөрчлөлттэй тийм хүмүүс байгаа. Итгэгчдийн доторх Христийг бид нар харуулдаг, тийм ээ? Энэ яг Христ итгэгч юм байна шүү гэдгийг бид нарыг харуулдаг. Христ дотор нь байгаа юм байна шүү гэдгийг харуулдаг. Эзний алдрыг бид харуулдаг. Библи дотор алдраас алдар руу явна гэж хэлж байгаа шүү дээ. Энэ бол бас итгэл яаж өсөхийг хэлж байгаа байхгүй юу? Бидний ирээдүйн амьдрал ямар байгаасаа. Бид нар өмнө ямар амтан байж байгаад ямар болцсныг хүмүүс хардаг байхгүй юу? Христ итгэхэд нэг нунж дорой амтан байсан чи амар цогтой зоригтой болцсон. Олсныгоо хүргэж чаддгүй явдаг, өрөнд орсон явдаг байсан амтан чи хангалттай амьдрал гэдэг. Ажил нь өөрчлөгдөггүй тийм ээ? Тэгсэн мөртлөө хангалттай амьдрал гэдэг болцсон ч байдаг ч юм уу? Тэгэд ирээдүйн энэ газар дээрх амьдралын ирээдүйн мөх амьдралын ирээдүйн бүх зүйл нь амьдрал нь харагдсан байдаг. Тэгээ одоо болж байгаа юмнаас юусаа айж цочрохгүй юм бол гал усны гашуун зовлон ирсэн ч айхгүй цочрохгүй болсон байдаг гэж байна. Ирээдүйд итгэлтэй хүмүүс тийм байдаг тийм ээ. За амьдралтыг авсан гэдэгтээ итгэсэн өхөд хаана очихоо мэддэг болсон гэсэн. Тэгээд эцсийн шагналаа бид нар мэднэ. Яг л итгэлийнхэн үйлсээр бид нар тэнд очиод шагнал аавна гэдгийг мэднэ. Тэтэм аавна гэдгийг бид нар мэдж байгаа. Эцсийн нэгүслээ мэднэ. Бурхныг тэнд очиод бид нар ганцхан хайр үлдэнэ гэж байна шүү дээ. Итгэл найдвар хайргуураас хайр нь ганцхан үлдэнэ гэдэг чихгүй. Тэгэхээр хайр гэдэг чинь нэгүсэл charity гэсэн үг байгаа. Хайр нэгүсэл яг нэг үгээр илэрхийлэгддэг. Тэр нэгүслээр бид нар эцсийн нэгүслээ очиж аав. Энэ бид нар зөндөө нэгүсэл аав. Гэхдээ эцсийн нэгүсэл дээр гэж байгаа. Тэгээ эзнээ дахин ирэхийг мэдж байгаа. Тийм учраас бид нар тайван хүлээж чаддаг. Тэгээд Христ шиг байх гэж өөрсдөө бид нар зөв амьдарч зөв шийдвэрүүдийг гаргадаг. Үүгээр бид нар Христ итгэгчгээд нэгдээд явдаг байгаа. Тэгээд мөнхийн амьдрал биднэрт байгаа гэсэн юм найдвартайгаар амьдарч чаддаг байгаа. Ийм олон зүйлийн илэрхийл бидний итгэл болдог байна. За аврал авахтаа бид нар Бурханд аварна гэж итгэсэн байж байгаа. Яг тэр үед бол Христ яг зүрхэнд орж ирсэн байгаа. Яг Бурханд одоо шалдаа буугаад Бурханы өмнө ирээд Бурхан руу хандхад тийм ээ би хүүгээ явуулсан юм шүү гэд. Тэгээд тэрийг ойлгоод Христийг хүлээж авахд яг Христ бидний зүрхэнд орж ирнэ. Тэрийг Библиэд Эфес 3:17-д хэлсэн байдаг. Ингэж итгэлээр Христ та нарын зүрхэнд нутаглаж та нар хайр дотор үндэслэж байна, тийм ээ. Тэр Христ бидний зүрхэн дотор нутаглана. Энэ Монгол орчуулга нь их гоё үгээр орчуулсан байдаг шүү дээ. Зүрхэн дотор нутаглана. Тэгээд Христ орж ирэхэд бид нар яг тэр хайрын дотор нь үндэслэгдэж байгаа байхгүй юу? Хайрын дотор нь явна. Бүр тэр суйрлагдж байгаа. Энэ бидний яг гол итгэлийн суурь ойлголт болж байна. Тийм ээ. Бурхан биднийг шийдэх гээд байгаа биш. Биднийг хайрлах гээд байгаа байхгүй юу? Гэхдээ бид нар буруу юм ичээрээ цутаагаад явах гэдэг тийм шүү. Буцаад энэ суурин дээр ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд бид нар ийм хайрын дотор үндэслэгдэж суйрлагдсан учраас бид нар тэр итгэлээ өдөр тутам өсгөж явах шаардлагатай болж байгаа юм. Тийм ээ. Тэгэхээр бид нар
яг шин төрсөн болж байгаа. Тэгээ шин төрсөн хүүхдэд сүү хэрэгтэй шиг бид нар сүү хэрэгтэй, дараа нь бор хоолндоо ороход бор хоол хэрэгтэй гэдэг энэ Библи бүр тэр арга замуудын заагаад өгч байгаа. Тэр тэтгэж байгаа зүйл нь бол тэр хооллож байгаа зүйл нь Бурхны үг тийм ээ. Библийн үгнүүд манай. Тэгээ тэр тэтгэж байгаа нь болохоор Бурхан Иесус ариун сүнс байгаа шүү. Тэр тэтгэгчтэйгээ бид нар харилцаанд ирж тэр хоолоо байнга авж яана гэсэн үг байна. За тэгээд итгэл бол яг юм үйл явц. Ийм статик зогсон юм биш байхгүй. Нэг газар ингээд суурлуулчаад байгаад байдаг юм биш. Үйл явц байхгүй. Амьд байхгүй. Амьд учраас дандаа ингэ өсөж, төржиж, урагшиж явж идэг зүйл байна. Бас хоошлно, ухарна. Тэр хүнээс болж байгаа шүү. Тэр хүн өөрөө урагшлуулмаар байна уу, хоошлуулмаар байна уу? Хүн өөрөө тэрийг шийднэ. Энэ бол бидний чөлөөт сонголт байж байгаа тийм ээ. За Ром 1:17 дээр Бурхны хүртээх зөвхт байдал нь сайн мэдээний дотор илчлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүргэдэг. Учир нь зөвхт хүн итгэлээр амьдрна гэж бичигдсэн байдаг гэж. Энд яг итгэлээс итгэлд хүргэнэ гэж хэлсэн байна. Тэгэхээр бидний итгэл ийм шатанд байсан бол дараа нь ийм шатанд ингэ өсгөх юм. Буурах юм бол ингэж буурна гэсэн тийм. Ингэж явна гэсэн. Харин зөвхт байх юм бол бид нар яг итгэлээрээ амьдрч байх юм аа гэдгийг хэлж байна тийм ээ. Тэгээ бидний энэ өдөр тутмын итгэл бол тэр өдрөөс өдөрт эсвэл өргөжж явах хэрэгтэй, эсвэл гүнзгийрч нарийсж явах хэрэгтэй гэсэн. Өргөжнө гэдэг чинь юу гэсэн бол бид нар олон зүйлд нэмж итгэнэ. Бид нар аврагдахтаа зөвхөн Бурхан Иесуст итгэжсэн бол бид нар дараа нь ариун сүнсэнд итгэн. Тэгээ Бурханы тэр олон мөн чанаруудыг ойлгож итгэнэ. Бурхан хангагч юмаа гэж итгэнэ. Хангагч юмаа гэж итгэсэн үед бидний өнөөдөр биел төрөхөд бидний мөнгө хүрэхгүй байсан ч гэсэн бид нар хамгийн түрүү нь 11 өгнө гэдэгтээ итгэж 11 өгнө гэсэн үг тийм ээ. Ийм байдлаар бидний итгэл харагдаж явдаг. Бид нар Бурхан эдгээрч Рафа гэж тийм бол бид нар хамгийн түрүүнд эмийн саналуу гүйхгүй, хамгийн түрүүнд бид нар эмнэлэг рүү гүйхгүй, хамгийн түрүүнд бид нар эзэн тандаж итгэлийн залбирал юм тийм ээ. Тэгэхмэд энэ бол бидний дандаа итгэлийн үйлдэл, бид нар итгэл өргөжж хэлж байгааг харуулж байгаа зүйлүүд байж байгаа. Тэгээд ариун сүнсэнд итгэл байна тийм ээ. Ариун сүнсний баптизмд итгэл гэдэг. Ариун сүнс чинь хоёр дахь удаага хийгдсэн зүйл гэдгийг үйлс номдоор харуулсан гэдэгт итгэв. Энд итгэдэггүй хүмүүс байдаг учраас энийг бид илрүүлж яриад. Тэгэхээр бид нар олон зүйл нэмж итгэнэ. Олон сургаалууд Библиэс гарч ирж бид нарт ойлгогдох болно тийм ээ. За дараа нь нарийнсан гэдэг нь юу гэхээр Бурхан бидний амьдралын жижиг хэсэг болгонд анхаарал тавьдаг гэдгийг бид нар ойлгож итгэх итгэл байна. Тэр бидний итгэл улам гүнзгийрнэ. Зарим үед бид нар алдчихж ойлгодог, зарим үед бид нар шууд Бурхантай харилцаа ямар байгаагаас шалтгаална тийм ээ. Амьдралын жижигхэн зүйл болгон дээр Бурханыг харж чадчихвэл бид нар итгэл гүнзгийрээд байна гэдгийг бид нар мэднэ тийм ээ. Та нар зүгээр боддоо Иесус бидний зүрхэн дотор ороод нутгалчлаа. Ариун сүнс биднэр дээр ороод ирсэн бүр нэвчээд орж ирж байгаа байхгүй юу? Ариун сүнс бидний энэ эсийн цитоплазм дотор байхгүй юу? Эсийн бүүн дотор байхгүй юу? Ийм гүнзгий орж ирнэ шүү дээ. Энэ бидний итгэл байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ өнөөдөр бидний нэг өвчнийг идгээсэн юм чи нөгөө өвчнийг идгээхгүй юу? Тийм ээ? Тийм. Том өвчнийг идгээвэ жижиг нь идгээхгүй шүү. Жижиг өвчнийг идгээр томыг идгээхгүй биш. Тийм ээ? Том хараалаас зайлуулаад жижиг хараалыг зайлуулахгүй шүү. Том сүнснээс чөлөөлөж жижигээс чөлөөлөхгүй шүү. Бурхны хувьд биднийг харахтаа жижиг зүйл гэж байхгүй. Бид нар аав ээж хүмүүс мэднэ тийм ээ? Хүүхдүүдэд хараад бид нар хүүхдүүдийнхээ бүх юмыг анхаардаг тийм ээ? Бүх юмыг анх. Тэрнтэй адилхан Бурхан хүүхдүүдэд нэгжиж үзээд бүх юмыг нь харна. Бурхан бидний өсний ширхэг бүр тоог нь мэддэг гэсэн шүү. Бид нар мэдэхгүй шүү дээ тоог. Хичнээн унаад ч байгаа өглөө осод унтсан л гэдэг. Бүү мэддэг. Бурхан мэддэг гэж байгаа байхгүй. Тийм зүйлүүдийг бид нар ойлгоход бидний итгэл гүнзгийрээд явах болно. Марк 9:23-т Иесус
идэх гэж байгаа хүнд ингэж хэлсэн. Иесус түн хэрв та чаддаг бол гэвүү итгэлтэй хүнд бүх юм боломжтой гэж хэлсэн байна. Итгэлтэй хүнд бүх юм боломжтой. Бүх юм гэж хэлсэн шүү дээ. Бид нар тэгээ зарим юм боломжгүй юм шиг бодоод байж. Тэр итгэлийн амьдралын явцад Бурхан биднийг цэвэрлэн, уучлан тэгээд ийм үйл явц бол байнга үргэлжлээд явж байна. Тийм ээ? Бидний амьдралд болж байгаа зүйл. Бид нар нэгэд итгэж болсон учраас болж байгаа бүх зүйл маань ерөөсөө итгэлийн үйл явц гэж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр Иохан 1:9 хэрэг бид нүглээ хүлээн зөвшөөрвөл тэрээр итгэмжид зөвхт бөгөөд бидний нүглийг уучилж бүхий л зөвхт бус байдлаас биднийг цэвэрлэнэ. Энд дахиад бүх гэдэг үг байхгүй. Бүх зөвхт бол байдлаас биднийг цэвэрлэнэ. Бид нар итгэж болчихж гэсэн санамсаргүй нүгэл санаатай хийхгүй л дээ тэр юм. Санамсаргүй хийсэн байдаг юм. Тэгэхээр тэр нүглийг ч бас уучлаад бүхий л зөвхт бус байдлаас биднийг цэвэрлэнэ гэдэг гоё. Энэ бол ариусгал. Итгэлийн амьдрал бол гэдэг бол бидний ариусгалын процесс. Бид нар ариусгагдаад явж байна. Энэ бол бидний одоо цаг тийм ээ. Тэгээ бид нар энэ итгэлээ өсгөж явсаар Бурхан авдаа орчин гэдэгтэй найддаг. Тэр найдар биднийг ирээдүйн цагийн итгэл болж байгаа. Тэгэхээр бидний найдар Тэнгэрт байгаа. Тэгээд бид нар эзэн дээр очино. Тэгээд бид нарт эзэн өрөөнүүд бүртгэгдсэн байгаа гэж хэлж байгаа шүү дээ. Өрөөнүүд биднэрт тэнд үйлчлүүд, шагналууд олон юм бэлтгэгдсэн байгаа гэж тэнд үүтэй. Тэрэнд итгэх нь бидний ирээдүйн итгэл болж байгаа. Өдөр тутмын энэ итгэлээ өсгөхгүй байгаа хүмүүс аврал авсандаа эргэлзээд эхэлдэг байхгүй. Олон хүмүүс авралтаа эргэлзэж байгааг харсан. Тэгээ ямар хүмүүс вэ гэхээр хамгийн түрүүнд босоод Бурхантай цагийг өнгөрүүлдэг хүмүүс, Библийг уншдаг хүмүүс. Олон жил сүмж явчаад одоо л Библийг уншиж чадахгүй нэ гэж хэлж байгаа хүмүүс. Итгэлээ өсөхгүй байгаа. Тэгээ буцаад тэд нар яадаг вэ? Авралтаа эргэлзэж би ер нь Иесусыг авсан юм уу, хүлээж авсан юм уу гэдэг эргэлзээд байна. Бид нар өнгөрсөн тэр зүйлдээ итгэлтэй байж иж тэр бол бидний суур тийм ээ. Тэгэд одоогийнхаа амьдралаар зөв явж иж одоогийнхаа амьдралаар явахын тулд бид нар Бурхантай харилцаатай, Бурханыг сонсох чадвартай л байх хэрэгтэй. Тэгээд тэр зүйлүүдээ бүх хийж иж харилцаанд бид нар байна. Харилцаа гэдэг бол хоёр талын урсгал, two flow information тийм ээ. Хоёр талын урсгал байна. Би ашигчаалах Бурхан сонсохгүй юм шиг байвал би Бурханыг сонсохгүй байгаа гэсэн үг байна. Бурхан байнга ярьж байгаа. Тэр би хүлээж авахгүй байгаа гэсэн үг. Тийм ээ. Хэрвээ харилцсан байгаа бол би дандаа л Бурханыг сонсож байна. Өнөөдөр эзэн надад ийм юм харуулж байна, ийм юм хийж байна. Өнөөдөр ийм ингэрэй гэж байна, ингэж амьдраарай гэж байна, ийм шийдвэр гаргаж байна. Өдөр болгон бид нар Бурхантай ярина. Өдөр болгон тэр итгэлээр тэгж амьдрна гэсэн. Еврей 10:38 харин миний зөвхт нэгэн итгэлээр амьдрах бөгөөд хэрв тэр ухрах аваас миний сэтгэл түүнийг таалахгүй гэж. Бид нар итгэлийн амьдралд зөндөө ухарч ирсэн тийм. Тэр үед эзэн таалахгүйсэн юм. Нэгдүгээр Тимот 4:1 харин хожимын цаг зарим нь итгэлээ орхиж мэхлэгт сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номдолд анхаарлаа хандуулна гэж сүнс тодорхой хэлдэг гэж. Бид нар өдөр тутмынхаа итгэлийн амьдралаар сүнсний хоолоо авахгүйгээр эзэнтэй харилцахгүйгээр явж байгаа авралтаа эргэлзэхээр бид нар бүр итгэлээсээ бүр ухардаг болж байгаа. Тэр итгэлээсээ тэр ухарсан үед нь яадаг вэ? Мэхлэгч сүнснүүд өөр сургаалууд заадаг хүмүүс тийм ээ. Гарч ирээд чөтгөрийн номлолуудад анхаарлыг чинь хандуулчихна гэж. Энийг ариун сүнс Библи тодорхой хэлдэг гэж. Тэгэхээр
Библийг тогтмол унших, Бурхныг сонсож сурах, итгэлийнхаа дагуу үйлчлэх нь бол маш чухал байдаг. Итгэлийн амьдралаар алхсан олон хүмүүс энийг өдөр тутмын итгэлийн амьдралаар алхах тухай хэлдэг. Одоо Форскер Сүмийн Стив пастор дандаа хэлж байна. Хамгийн түрүүнд орноосоо босоод эхний 30 минутаа Бурхантай хамт өнгөрүүлээ гэж хэлсэн. Тэр нь Библийг унших, залбирах, тийм ээ? Тийм зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхэд таны амьдрал яаж өөрчлөгдөхийг хараарай гэсэн. Та босох цагаас 30 минутын өмнө босчих. Тэр шиг амархан юм байхгүй гэж хэлсэн. Бас нэг пастор хэлсэн. Босоод өглөө босоод нэг хамаагүй ишлэлийг Библийн үгийг заавал чанга дугаар уншижээ. Үг амьд гэдэг юм аа. Тэр өдөр амьдралд чинь хэрэгжнэ гэж хэлж байна. Тэр өөртөө итгэлийн амьдралыг туулсан хүмүүсийн зөвлөгөө авах байхгүй. Өнөөдөр манай чуулганыхан энэ цагаас эхлээд Библийг уншиж чадахгүй нэг битгий хэлээсэй гэж үнэхээр хүсэж байна. Харин нээгээд унших болтгоо гэж хүсэж байна. Бурхан Монгол итгэгчдийг маш их хэвээсэн. Хичнээн төрлийн орчуулга байгаа юм. Тэгээд цаасаарч байна, дижитал хэлбэрээрч байна, аудио хэлбэрээрч байна, видео хэлбэрээрч байна, тийм ээ. Итгэлийн амьдралаас ухрах аваас миний сэтгэл түүнийг таалахгүй. Амар өшөө. Еврей 2:1. Тиймээс бид урсаад явчихгүй тул сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой гэж. Итгэлийн амьдралаас ухрах зүгээр л урсаа явчихна гэж. Тэ? Өөрөө ч мэдэхгүй зүгээр л урсчихна. Тийм учраас урсчихгүй тул сонссон зүйлдээ онцгой анхаарал. Бид нар мэднэ хичнээн үер төмөр болж байгааг харж байна. Ус галны эсрэг хүн яаж чаддгүй тийм ээ. Урсаал явчихдаг том объектууд урсаал. Тэр шиг бид нар энэ суурин дээр итгэлийнхаа суурин дээр байхгүй бол амархан урсаад явчихдаг. За итгэж хүмүүсийн хийх сайн үйлс бол итгэлийнх нь дагалт бүтээгдэхүүн байхгүй бай продакт. Тэр сайн үйлсүүд нь яг өөрсдийнх нь тэр практис хийж байгаа тэр амьд итгэлээс нь л гарах хэрэгтэй. Яг итгэлийнхаа дагуу хийх хэрэгтэй. Тэгэхээр итгэлээр хийсэн үйлдэл Библиэд одоо хуучин гэрээнд бол олон байдаг л да. Еврей номын 11:1-ийг унших юм бол тэнд бүрдэгцэн хүмүүс байдаг. Тэнд одоо Абель зөв тахил өргөсөн гэж байж байгаа тийм ээ. Энэ бол итгэлийн үйлсийг хэлээд байгаа шүү. Енох эзэнтэй хамт алхсан гэдэг байгаа. Ноо эзний өмнө зөвхт байсан гэдэг байгаа. Авраам дуулууртай байсан. Исаак Яаков нар хүүхдүүдээ өрөөж исэн. Сара өгшөрсөн ч гэсэн хүүхэд төрүүлсэн. Йосеф ямар ч үед итгэлээс ахижсэн. Мосе хэцүү хүндийн дундор үндэстнээ удирдаад аваад гарсан гэж байна. Эдгээр бол дандаа итгэлийн дагуу хийсэн үйлсүүд байхгүй. Итгэлийн дагуу үйлс. Тэгэд энэ үйлс нь эзэнд таалагдсан учраас Библиэд бичигдэж үлдсэн байгаа байхгүй. Hall of Faith гэдэг бид нэр хэлдэг тийм ээ. Итгэлийн юу гэдэг галерей гэдэг чинь Еврей 11:1 байж байгаа. Энэ бүх хүмүүсийн нэр нь ч тийм бүр Рахаб гэж янхан эмэгтэй нэр байгаа тийм ээ. Туршуулуудад туссан эмэгтэй. Итгэлээрээ туссан бас. Тийм зүйл. Тэгэхээр бүгдээрээ бас өнөөдөр яг итгэлийнхаа дагуу юу хийснэ бүгдээрээ дор бүрнээ санаа л та тийм ээ. Яг итгэлийнхаа дагуу бид нар юу хийж байна гэдэг юм зүйл. За Еврей 11:6 дээр итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм аа. Учир нь Бурхан руу ирж буй хүн тэр байдаг гэдэгт болон өөрийг нь хайгч хүмүүс тэр шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой гэж. За Бурханлоо бид нар эрэхтэй Бурхан бүтээгч гэдгийг хамгийн гол нь ойлгоод ирж байгаа хгүй. Бүтээгч би бүтээгч Бурханыхаа өмнө буруутай. Итгэвч олонгууд бид нар Бурханыг хайж эхэлдэг байх. Яг жинхнээсээ Бурханыг хайдаг байхгүй. Өөрийг нь хайгч хүмүүс гэж байгаа зү. Энэ бол итгэгч хүмүүс. Бурханыг хайна гэдэг бол
бид нар өдөр тутам Бурхныг хайх ёстой. Тэгээ өнөөдөр миний бодол дотор Бурхан байна уу? Миний уншиж байгаа зүйл байна уу? Манай гэр дотор Бурхан байна уу? Миний машин дотор байна уу? Бурхан хаасайгүй оршин гэж хэлсэн шүү дээ. Бурханы мөн чанартай хязгааргүй оршин гэж хэлсэн. Өнөөдөр байна уу? Тэгээд тэр Бурханыг хайж байгаа хүмүүс Бурхан шагнагч нь болдог. Яг хайх үед Бурхан хариугаа өгдөг байна шүү дээ. Тэр Бурхан байдаг гэдэгт бид нар зөвхөн аврагтаа итгэж байгаа ш. Өдөр тутам байдаг гэдэгт итгэх ёстой байна шүү дээ. Тэгвэл бид нар гинт нэг зовлон шанал ирэхээр Бурхан байхгүй болсон юм шиг санагдаад эхэлдэг тийм шүү. Тэгэхээр шууд Бурхантай байдаг гэдэгт нь итгэж байгаа бол шууд асуудлаа өгөөд Бурхантай ярилцаад эхлэх хэрэгтэй. Бидний үзэж байгаа энэ суур ойлголтууд тийм ээ 6 ойлголт бол Бурханд үйлчлэл хүслийг итгэж хүмүүст төрүүлдэг ойлголт. Бид нар сүмж болгон байгуулахдаа их л амархан бодож байсан, өөрсдөө хүслээр бодож байсан юм шүү. За дийлэн хүмүүс нь ингээд итгэж хүмүүс ирж байгаа юм чинь бүгдээр ингээд нэгдэж цуглаж аваад тэгээд сайн мэдээнд гараад нөгөө хүмүүс маань олон хүмүүсийг авчираад өсөөл тэр шаардлын урт хэсэгт нэг ч болгон биелүүд нэг ч болгон байгуулаад тэр тэрийгэ пастораар тавиал гэж их гоё ярьжсэн. Өнөөдөр бидний тэр хүсэл биелээгүй л байгаа байхгүй. Тэг хүмүүс маань тэр хүмүүс маань ийм үйлчлэл босож ирээсэй гэж хүсэж исэн. Ерөөсөө тэгээгүй. Тэгээ яагаад гэдгийг өнөөдөр Бурхан хийж өгч байгаа байхгүй. Суур ойлголтууд маань байхгүй учраас бид нар суур ойлголтууд байхгүй учраас хүмүүст Бурханд үйлчлэх хүсэл төрөхгүй байна. Тэ? Харин сүүлийн 1-2 жилд бол хүмүүс өсөж босож ирсэн. Итгэл нь өсөж байгаа хүмүүс яг тийм үйлчлэлд босч ирдгийг бид нар харж байна, тийм ээ. Тэгэхээр энэ итгэлийн юм суур ойлголттой энэ ойлголтыг бид нар удаан авна гэсэн үг шүү дээ. Өөрөө хийгээд хүсэх юм бол маш урдан авна гэж, тийм ээ. Нэг өдрийн дотор, нэг жилийн, нэг сарын дотор заавал 6-7 жил явах албагүй байхгүй юу? Яаж хурдан авч болохыг бид нар Библиэс нэг жишээн дээр харъя. Үйлс номын 9:1-30. Эзний дагалдагчдыг алж чадна гэж зам хийлэн Саул тэргүүн тахилч руу очиж тэр замд хамаарагдах эрэгтэй эмэгтэй хэнийг ч болов байрж хүлж Иерусалим төрүүлэхийн тулд Дамаскын синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ. Саул замд явж байлаа. Дамаск дөхөн ирж тэнгэрээс гэрэл гарч хүрээлэн гэрэлтэд Саул газар хөсөр өнөв. Тэгээд Саулаа юунд чи намайг хавчна вэ гэх дуу сонсоод эзэн та хэн бэ гэжээ. Тэгтэл тэр би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна. Бос хот руу оч. Чиний юу хийх ёстой би чамд хэлэх болно гэв. Түүнтэй хамт явж исэн хүмүүс дуу сонссон боловч хэнийг ч хараагүй тул дуугүй зогсож байлаа. Саул газраас босов. Нүдэн нээлттэй хэрнээ тэр юу ч харж чадахгүй байлаа. Тэд түүнийг гараас нь хөдөлсөөр Дамаск тавьчихв. Ийхүү тэр 3 өдөр юу ч харсангүй, юу ч идсэнгүй, юу ч уусангүй. Дамаск Ананиа гэгч нэгэн дагалдагч байлаа. Эзэн түүнд үзэгдлээр Ананиа гэж айлтгад тэр би энд байна эзэн гэв. Эзэн түүнд бос шулуун хэмээх гудамжинд Юдагийн гэрт очиж таарсан Саул гэгчийг асуув. Үзэгтэн тэр яг одоо залбирч Ананиа гэгч ир орж ирээд өөрийг нь дахин гараатай болгохын тулд гараа өөр дээр нь тавихыг үзэгдэлд харж байна гэв. Гэвч Ананиа хариуд нь эзэн би түүний тухай олон хүнээс Иерусалим дахь таны ариун хүмүүс хичнээн хор хүргэснийг сонссон. Тэгэд тэр энд таны нэрийг дуудсан бүхнийг хүлж шорон таях эрх мэдлийг ахлах тагч нараас авсан юм гэв. Харин эзэн түүнд яв. Учир нь тэр бол харь үндэстнүүд хаад болон Израилийн хүүгүүдийн өмнө миний нэрийг өөрхийн тулд миний сонгогдсон сав бөгөөд миний нэрийн төлөө хэрхэн зовх учиртайг би түүнд үзүүлнэ гэжээ. Ананиа явж гэрт орж түүн дээр гараа тавив. Саул дүү минь эрх замд чинь чамд үзэгдсэн эзэн Иесус чамайг хараатай болгож ариун сүнсээр дүүргэхийн тулд намайг илгээв гэлээ. Тэр даруй
түүний нүднээс хайрс мэт зүйл унж тэр дахин хараатай болов. Тийхүү тэр босон баптизм хүртээд хооллож хүч оров. Саул Дамасктээс нь дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа. Тэгээд төлөвлөгөө тэрээр синагогуудад тэр бол Бурхны хүн мөн гэд Есүсийг тунхаглаж эхлэв. Түүнийг сонссон бүхэн гайхширсаар энэ хүн чинь Иерусалимд энэ нэрийг дуудсан болгоныг устгаж бас тэднийг хүлж ахлах тахилч нарт хүрэх зорилготой энд ирсэн хүн биш билүү гэцгээж байлаа. Харин Саул улмал хүчийг олж Есүс бол Христ мөн гэдгийг нотлон Дамаскт амьдрагч евдэчүүдийг сандрах болов. Түүнээс хойш олон хоног өнгөрсний дараа евдэчүүд түүнийг алахаар хуйлдцгаалаа. Гэвч тэдний хуйлдаан Саулд ил болжээ. Тэд түүнийг алахын тулд дааман хаалгануудын дэргэд өдөр шөнөгүй отож байлаа. Гэвч дагалдагчид шөнөөр түүнийг том сагсанд суулгаж хан дагуулan болов. Саул Иерусалимд ирж дагалдагчтай холбоотой болохыг хичээсэн боловч бүгд түүнээс эмээж байлаа. Учир нь тэд түүнийг дагалдагч гэдэгт итгэхгүй байв. Харин Барнаб түүнийг элч нар руу дагуулan ирж түүний замдаа эзнийг хэрхэн харсан, эзэн түүнд айлцсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн үзүүлжээ. Ийхүү тэр тэдэнтэй хамт Иерусалим чөлөөтэй явж эзний нэрээр зоригтой ярьж байлаа. Тэр грек хэлтэй евдэчүүдтэй ярилцаж маргалдахад тэд түүнийг алахыг зарчжээ. Ах トゥ нар үүнийг сонсоод түүнийг Кайсариад хүргэж Тарс руу явуулав гэж. За Саул хэрхэн хурдан итгэгч болж хэрхэн хурдан өөрчлөлт орсныг та нар эндээс харж байна тийм. Хэдхэн хоногийн дотор байгаа зү. Хэдэн жил юусаа шаардлагатай. Саулын хувьд бол Бурхныг мэддэг хүн байсан. Бүтээгч Бурхан Бурхныг мэддэг. Яг тэгвэл тэр өөрөө фарисей хүн байсан тийм ээ. Юудэ хүн байсан, фарисей хүмүүс. Фарисейчүүд бол хуучин гэрээ нэвчрт судалсан хүн байсан. Тэгээд харин яасан өхмөл үйлстэй байсан байхгүй юу? Яг фарисейчүүдийн шиг хуулийг сахиулдаг. Тэгээд Бурхныг дормжилсан хүмүүсийг бүр алдаг хүн байсан байхгүй юу? Барьж өгдөг алдаг. Стефаныг өгөхөд алж исэн чулуу шидчихсэн хүмүүсийн хувцсыг хараад хажууд нь зогсож исэн ийм хүн байхгүй юу? Тэр өхмөл үйлс хүнийг амар хатуу юм руу очиж байгаа тийм ээ. Хүн алхахад хүртэл бэлэн болгож байгаа байхгүй. Тийм өхмөл үйлс байсан. Саул юу дутагч байсан гэхээр Есүс Христ дутагч байсан. Тэгээд хэн нэгэн Саул сайн мэдээ хүрэх боломжгүй байсан. Яг тэгвэл Христийг ярьсан хүнийг Саул өөрөө барьж авч хориод ирсэн шүү дээ. Тийм учраас Саул Есүс Христ гэж амаараа дуурах хүн байхгүй. Харин хүмүүс бол тэрнээс зугтаж байгаа. Тийм учраас Есүс өөрөө ирж байгаа тийм ээ. Өөрөө үзэгдлээр ирж байна. Дамаск руу явж зам дээр нэрж байгаа. Тэр чинь ахлах тахилчаас Дамаскт байгаа итгэгчдийг барьж харах тийм итгэмжтэй захидал үйлдэлсэн явж байгаа шүү дээ. Тэр үед нь Есүс зогсоогоод Есүс эрэхтэй яасан гэхээр гэрэл гарч ирээд маш тийм гэрэл гарч ирэхэд Саул бүр морин дээрээс унсан байгаа. Хөсөр он гэдэг чинь гинт он гэсэн үг шүү дээ. Тэгээд бодвол морин дахиад явсан байсан баг та. Тэгээд шууд ярьж гисэн. Бурхныг мэддэг хүн байсан учраас Бурхны дуу хоолойг сонсож байгаа байхгүй юу? Тийм учраас Бурхан ярьж байгаа гэдгийг мэдсэн. Тэгээд эзэн гэж хандж байгаа та эзэн та юм бэ гэв. Тэгтэн би чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна. Тэгэхээр Саул бол Есүсийн нэрийг хэлсэн хүмүүсийг мөрдөжсэн. Тэгэхээр итгэгч хүмүүсийн дотор Есүс орж нутгалсан учраас итгэгчдийг мөрдөж байгаа гэдэг нь Есүсийг мөрдөж байгаа гэсэн үгийг хэлж байгаа. Тэгээд Саулыг өхмөл үйлсээс нь салгах зүйлийг Есүс хийж байгаа тийм ээ. Хараагүй 3 хоног хараагүй болгож байгаа. Нүдийн хайрс бүрчихгүй. Нүд нь хараатай. Тийм хайрстай болсон байгаа байхгүй. Тэгээд тэр 3 хоногт Саул юу хийсэн? Гимшсэн байхгүй. Тэр өхмөл үйлсүүдээсээ гимшсэн. Тэр гимшсэн гэдгийг Ананиад Есүс хийж өгсөн байгаа тийм ээ. Одоо яг тэр
шулуун гудамжинд Юдагийн гэрт тэр Тарсын Саул залбираад сууж байгаа гэж хэлсэн баг. Тэр гимшлэн байж. Тэгээд очиод идгээ би тэнийг ашиглах гэж байгаа. Хинт ашиглах вэ? Тэр хаадуудад сайн мэдээ өргөн, харин үндэстнүүдэд сайн мэдээ өргөн, еврейчүүдэд сайн мэдээ өргөн. Би ашиглана. Тэгээ миний төлөө тэр зогсдоо дуудлагын итгэхээс өмнө итгэлийнхэн дуудлагын өгсөн байгаа байхгүй. Тэрийг Ананияд хэлж өгч байгаа тийм ээ. За тэгээд Анания ирээд Саул дээр гар тавьж залбирахад Саул аль хэдийн итгэвч болсон байсан. Иесийг хүлээгээд авсан байсан. Саул харин гар тавьж залбирахад ариун сүнсээр дүүрсэн байхгүй. Ариун сүнсний баптизм хүлээж авсан. Тэгээд нөгөө нүднийх нь хайрсан харсан те. Тэгээд 3 хоног юу ч хийдэггүй юу ч байгаагүй тийм. Тэгж гимссэн байгаа байхгүй. 3 хоногийн бүтэн мацаг болтоор гимссэн гэсэн үг байхгүй. Тэгээд ядарсан байсан. Тэгээд хоолсны дараа гараад хэсэг хугацааны дараа гэж. Тэр хэсэг хугацаа мэдгүй. Хэдэн цаг юм уу? Хэд хоног юм уу мэдгүй. Хэсэг хугацааны дараа гараад нөгөө хавчижсэн Иесус Христтэй тунхаглаж явсан байхгүй. Тэгээ юу тунхагласан гэхээр тэр бол Бурхны хүн мөн гэж тунхагласан ба тийм. Иесус Христийг нэрлсэн хүн болгоныг алах гэжсэн өөрөө 180 градус зэрэгцэн Иесусийг тунхаглаад явсан. Анания Христийг хүлээгээд авсан хүн байгаа тийм ээ. Бас үйлчлэлд орсон хүн байгаа. Ариун сүнсийг Иесусийг шууд сонсоод Ананияг дуудангууд яг эзэн ярьж байгаа гэж ойлгож байгаа байхгүй. Бурхантай харилцах хэлцээ яг ийм итгэлийн харилцаа. Бурхан юм ихэ шууд сонсдог болсон. Би энд байна гэдэг. Тэгээ бурхан ингээ харилцаа ярьж байгаа ч тийм. Бурханы үдээс тэр чинь одоо хүмүүсийг харчиж байгаа, барьж байгаа хүн шүү дээ гэдгсэн чинь би тэрийг ашиглах гэж байгаа маа гэдэг Анания ойлгоод очиод үйлчлсэн байж байгаа. Энд хоёр нэг нь түрүүнд нь итгэвч болсон хүн итгэлийнхаа амьдралаараа халахж байгаа хүн, нэг нь дөнгөж аврал аваад халахж байгаа юм төрөлсөж байгаа зү тийм ээ. За тэгээ итгэлийн амьдрал Саул орсон чинь яасан? Өөрөө шууд хавчигтаад гисэн. Өөрөө урд нь хүн хавчдаг байсан чи өөрөө хавчигтаад гисэн тийм. Хамгийн түрүүнд юудэчүүд нь бүр алах гэж хуульсан. Өөрөө хүн алах гэж боддгоосэн чи өөрийн бас хүмүүс алах гэж. Саул илт болж гэж хэлж байгаа тийм ээ. Тэдний хуйлдаан Саул болж байгаа. Тэгээ бүр даамын хаалганы тэнд бүр хотдог байсан тэр алах гэж хүмүүс. Бурхан яг энэ дундуур аварж байна. Бид нар аврал сүнсний авралаас гадна бурхан биднийг биеэр бас байнга авардаг. Одоо бид нарыг болцсохгүй аюулуудаас аварж байгаа. Бид нар тэр авралуудыг байнга авч байгаа шүү дээ тийм ээ. Биеэр биднийг өвчнөөс яаж байгаа. Тэр чинь бидний амьдрал дотор тэр аврал бас яваад идэх байхгүй бие аврал. Энд бас Саулыг тэр хүмүүсийг алхаас ингэж аварж байгаагүй биеийн авралууд зөндөө ирж байгаа юм. Тэгсэн чинь дагалдагчид нь сагсан суулгаад тэр дээрээс хан дагуулж буулгаад юуны хотод нь ингэж хашаатай тэгээд ганц хаалгаар гарч ордог. Тэр даамын хаалган дээр нь хотод алхахаас сууж байгаа шүү дээ. Тэгэд нөгөөдөл нь цонхоор тэр хэрмийн дагуулж буулгаад тэгж аварж исэн байхгүй. Итгэлийн амьдрал дундуур явхад бид нар янз бүрийн юмуд үзэн хавчигдана гэдгийг харж байна. Гэхдээ Саул бол онцгой хавчигдсан тийм ээ. Онцгой зовсон хүн байж байгаа. За тэгээд дараа нь дагалдагчтай холбоотойгоор хичээсэн байхгүй. Дагалдагчт нөгөө Иесусыг дагаж явсан 12-оос гадна дээр өрөөндөөсөн тэр 120 тийм ээ. Тэгээд дараа нь үзэгдсэн тэр 500 тэгээд итгэсэн босод хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд зөндөө олон. Тэгээд тэд нартай ягсан чи бүгдээрээ Саулаас болгоомжлоод байсан. Тэгээд Саулыг дагалдагч болсон гэдэгт нь юус итгэхгүй. Тэгсэн чинь яасан? Барнаб Саулыг элчнэр рүү дагуулж ирээд элчнэр гэдэг чинь тэр 12
дагалдагчаар элчнэр рүү дагуулж ирээд гэрчлэлийн Саулийн өмнөөс ярьж өгсөн байна тийм ээ. Эзнийг нөгөө замдаа яаж харсан тэр Иесус яаж яасан тэр нүднээс олсон тэр бүх юмыг ярьж өгсөн байна шүү. Тэгээд эзэн юу хэлэхээр дууцныг бас хэлж өгсөн. Тэгээд Дамаскт яаж сайн мэдээ төгөөх үйлчлэл болсон энэ бүгдийг дүрслэн ярьж өгсөн гэж хэлж байна. Тэгтэн дагалдагчид ойлгоод тэгээд хамт үйлчлдэг болж ирсэн. Тэдэнд 28 дугаар эшлэлд тэдэнтэй хамт Иерусалимд чөлөөтэй явж эзний нэрээр зоригтой ярьж байлаа. Одоо яг итгэлийн үйлсүүд нь ингээд цож гарч ирж байгаа юм. Тэг. Хуучин өхмөл үйлс хийдэг байсан хүн чинь одоо амьд үйлс хийдэг болчихж байна. Хүмүүсийн амийг авардаг үйлс хийдэг болж байна. Тэгээд тэнд дахиад харьцагдсан. Одоо энд болохоор нөгөө түрүүнд нь еврей хэлдэг юудэчүүд нь болохоор одоо грек хэлтэй юудэчүүд нь маргалцсан чинь тэгээд маргалдна гэдэг бол Саул итгэлээ хамгаалж байгаа шүү дээ тийм ээ. Апологетикс хийж байгаа байхгүй. Тэгтэн алхахыг бас завдсан. Саул маш хүчтэй хүн байсан байгаа байхгүй. Шууд хүмүүсийн дургуй тэр хүмүүсийн дотроос нь тэгж амар буцалдаг Саул уураа алах гэж байдаг. Бид нар заримдаа ингэ зөөлөө ярихад бидний хүмүүс алъя гэж бодохгүй шүү. Тэр сайн мэдээ ярьдаг. Саул бол хүмүүсийн бүр дургуй хүрэх гэх тийм амжилттай сайн мэдээ ярьдаг байсан байгаа юм. Тэгтэн ах дүүнээс сонсоод түүнийг Кайсарийн төрөд таасан. Дахиад би аавал. Тэгээ энэ бол дараагийн шин гэрээний номнуудад гарч байгаа тэр олон үйлсийг Саулаар хийхин тулд бурхан ингэж би аваад исэн байгаа. Тэгэхээр Саулийн амьдрал яаж хэлсэн бэ? Маш юутайгаар хэлсэн бол огцом хэлсэн бол аврал Иесусний амьдрал маш огцом орж ирсэн. Үйлчлэлд маш огцом орсон тийм ээ. Харин итгэлийн амьдрал дундуур явахдаа маш их хавчлагыг туулсан. Дараа нь өөрөө хэлсэн мэдгэтгэн эдэрчүүд намайг тав ташуурсан өөр хэд ташуурсан. Би 3 удаа миний сууж явсан усан онгоц сүнжээсэн тэргээл бүх зүйлүүдээ ярьдаг шүү дээ тийм ээ. Бүх тайлангаа бүр тавьсан байдаг байгаа тийм ээ. За тэгээд 1-р Коринт 11:1-д Паул ингэж хэлсэн байдаг. Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа. Яа, лав өнгөрсөн бол амар өнгөрсөн. Бид нар хинч тэгж хэлж чадахгүй тийм. Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа. Ганц өнгөрч чадах юм байхгүй юу? Тэ? Библиэд ингэж бичигдээд үлдсэн байгаа ч юм бурхан энэ өнгөж өнгөрөхөж зөвшөөрсөн байхгүй юу? Биднэрт болохоор авралаараа л өнгөрөх, аврагцсандаа л өнгөрч ирсэн шин. Тэгсэн чинь юу Паул би Христийг дуурайсан шиг та нар намайг дуурайна. Бид нар Паулыг дуурайж болж байгаа байхгүй юу? Тэгээ Паулийн энэ амьдралаас харахад итгэлгүйгээр бурханд юу ч зориулж хийгээд нэмэр байхгүй гэж байна тийм. Иесуст итгэхгүй үедээ бол хийжсэн зүйлүүд нь дандаа өхмөл байсан. Харин итгэлийнхаа дагуу хийсэн тэр амьд итгэлээрээ хийсэн юмнууд нь бүр Библиэд хэдэн номонд бичигдсэн хэдэн үеийн Христ итгэгчдийг босгодог тийм зүйлүүд болсон шүү дээ. Одоо Пол нэртэй хүмүүс ихээр дүүрэн байгаа шүү дээ. Бидний анхны явж шинжсэн маань баг 2 пастор, хоёулаа Пол senior, Пол junior. Пол үлгэр жишээ болсон учраас хүмүүс тэр нэрийг хүүхдэд өгдөг байгаа тийм ээ. За нөгөө талаас бас Яков номонд үйлсгүй итгэл өхмөл гэж бичсэн байдаг. Тэгэхээр бид нар итгэжчихэд итгэлийнхаа дагуу үйлс хийхгүй байх юм бол эсвэл итгэлээрээ үйлс хийхгүй байх юм бол итгэлийн бус үйлсүүд хийх юм бол тэр үед бидний итгэл өхмөл болж харагдах нь байна л гэсэн. Би тэр нөгөө юу хууч Америк зүйлэнд явж байгаа нэг Монголоос нэг эмэгтэй ирсэн байсан чинь аюу сайн мэдээ ярьсан уу гэж би сүмд явдаг гэдэг байхгүй юу. Тэгээ би бурхан бүтээсэн шүү дээ гэдэг удаас ярьсан. Би өөр ойлгохгүй ямар бурхан бүтээсэн гэдгсэн чинь манай сүмийн тэр хан дээр
Алтгуур явдаг хан дээр нэг дээр үе нөгөө цуйн бод даав гэдэг. Тэр цуйн бод дээр ингээд нэг христийн дүрийг ингээд дөрөвдөө татгамалцсан нэг тийм жаазлаад тавьсан юмсэн. Тэрийг хийсэн юм байна л да. Өмнө нь манаас хүнд ирж ирсэн юм байна. Тэгээ намайг таньчихсан юм ирж ирсэн юм. Тэгээд тэрийг харуулад надаа би бурхан бүтээсэн шүү дээ. Тэгээд хэлсэн байхгүй юу? Би тэгсэн чи гайхаад тэр үед би өөрөө нэг сайн тайлбарж мэдчихсэн. Юу тайлбарлахаа мэдэхгүй. Бүтэн шашин юу заавал нөгөө тэгэлж зурх аргын онцгой хүмүүс бүтээдэг гэдэг ойлгох шиг тийм ойлголтныг тэр эмэгтэйд явж байгаа юм байна гэж надад харагдчихсан байхгүй. Итгэлийн тэгээд ойлгоцсон юм шиг үлээ. Тэгэхээр бас бид нар шиг бас хоёр ойлголтгүй хүн байсан юм шиг. Өнгөрсөн жилийн нэгдсэн тулаан дээр бас нэг эмэгтэй танилцахтаа шууд манай охин магтан дунд үйлчлэгч манай охины магтан дуу интернет дээр үйд ингээд шууд тэгэл яриад байгаа юм. Би бас гайхаад яагаад охиноо ихлэж шууд надад ярьж байгаа юм. Өөрийгөө ингээд ярьж танилцуулахгүй гэж бодоод өнгөрсөн байхгүй. Тэгээд нэг хэд таалцаад сүүлд нөгөө залбир болоход надад яриад залбирлахтаа би охиныхоо төлөө залбирлах гэсэн юм аа. Тэгчихсэн чи охин магтан дууны үйлчлэл хийж байгаа. Тэгээд итгэж хүнтэй суугаад бүр үйлчлэл болоод бүр сүмээ болоод одоо бүр итгэж хүн шиг ингээд хэвчээ. Тэгээд тэрэндээ гимших гэсэн юм шиг үлээ л дээ. Тэгээд тэгэхээр танилцахтаа бол нөгөө өөрийн сайн хүн мэдхгүй болохоор охиноор нь дамжуулж мэдчих магадгүй гэж бодож хэлсэн юм байна. Би нэрээ сонсоод дууг нь сонсчихсан охин байл л та анхны тэр охиноо бичдгөө тавьчихсан охтой тэнийг үлээ. Тэгээд юу тэрүүгээрээ надад танигдах гэж тэр шаардлага байхгүй шүү. Хүүхдүүд тэр бол нөгөө ээж нь хүүхдүүдтэй шүтэн болгоч тэгтэй холбоотой. Тэр бол өөрөө би ямар итгэвч би өөрөө итгэвч би тэгж итгэсэн би юм үйлчлээд гэсэн бол илүү байхгүй тий өөрийгөө таних байгаа байхгүй. Тэгээд зүгээр сая Монгол хэлтэхэд энэ хоёр жишээс санаанд орсон холбогд өгөөг юм мэдгүй байна. Тэр шиг бид нар итгэлийнхаа дагуу хийж байгаа юмараа хүмүүс бид нарыг харах болтугай тийм ээ. Бидний итгэлээр бид нарыг харах болтугай гэж бас ерөмөр байна. Тэгээд сургаалт төгс 12-22 дээр худалч урвал эзний зөвүүчлийг төрүүлдэг бол итгэлтэйгээр үлдгэсэд түүний таалал нийцдэг гэж хэлсэн юм. Тэгэхээр бид нар итгэлтэйгээр үлдгэсэд хэрэгтэй юм байна гэж ойлгож байна. За баярлалаа та нарт. Эзэн тань талархаж байна, үнэхээр их талархаж байна эзэн. Та итгэлийг эхлүүлэгч бөгөөд итгэлийг зохиох, итгэлийн амьдралаар бид нарыг дагуулгач юм уу эзэн. Эзэн танд үнэхээр талархаж байна. Эзэн бид нар Христэд итгэж нэрлэгдсэндээ үнэхээр бахархаж, бардамнаж, үнэхээр өнгөрж байна эзэн. Аврагцсандаа үнэхээр өнгөрж байна. Харин бид нар өнөөдөр итгэлийн амьдралаар алхаж байгаараа өнгөрч чадахгүй байна. Харин Пол шиг өнгөрөх юмсан гэж бид нар үнэхээр бодож байна эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна бид нар. Итгэлийн амьдралын алхам бүрийг тантай хамт таны гараас хөтлөж хийхэд та биднэрт туслаарай гэж Эзэн Христийн нэрээр гуйн зөвлөж байна. Амен.